Үүнийг өмнөх оройн бэлтгэж тавиад маргааш өглөө цаг зав багтай үедээ идээд гарч болно. Бас савнд хийгээд бэлдээд тавхан бол ажил руугаа бас аваад гарч болно. Их айтайхан өглөөний цайны сонголт. Яагаад гэвэл энэ шимт хижээл өндөртэй. За шимт хижээл өндөр хамгийн гол үндсэн орц нь юу вэ гэвэл чианы үр байгаа. Чианы үр за бас овёсны нэвс байна. Үүн дээрээ нэмээд өөрийнхөө дуртай өөртөө тохирдог сүүг нэмж болно. Би энд кокосны сүү ашигласан байгаа. Энэ лаазлсан сүү биш шүү. Энэ ийм савтаага ирдэг илүү тийм шингэн кокосны сүү байгаа. За амтлагтаа би энд ванилийн ханднаас цайны халбгаар нэгийг нэмсэн байгаа. За ингээд шингэн орцыг хуурай орцтойгоо нийлээд холилдтон сайн хутгнаа. Халбгаар хутгахаас гадна дараа нь сэрээгээр бас нэг бүрчлэн дараад холих юм бол бүхэл хэсэг үүсэхгүй. За ингээд хойсныхоо дараагаар хөрөгчөнд хийгээд хэсэг байлгаад буцаагаад гаргаж ирээд хараад үзнэ. Ингээд дунд нь дахиад бүхэл хэсэг байх юм бол дахиад хутгах хэрэгтэй. За ингэснийхээ дараагаар хөрөгчөнд буцаагаад хийн. Тэгээд хөрөгчнөөсөө дахин гаргаж ирээд харахад ер нь хэр зэрэг өтгөн болсон байгаа нь харагдана. За энд жишээлбэл ингээд нэлээд өтгөн болчихсон. Доош нь савтай өргөөд харахад ерөөсө хөдөлгөөнгүй болцсон байна тий. Тэгэхээр энд шингэн нэмэх хэрэгтэй гэсэн үг. Энд орсон орцуудыг дандаа барагцаагаар хийсэн байгаа. Ерөөсөө хэмжих шаардлагагүй. Их амар байгааз ерөөсөө өөртөө хэрэглээд ямар нэгэн зүйлд хэрэглээд дууссан шилэнд л хийчих юм ба. Энд өргөс тэмхний шилийг сайн угаагаад дахин ашиглаж байна. За ингээд үзэхэд нэлээд өтгөн болцсон байгаа учраас дахиад утгана. Өөрөөр хэлбэл хоорондоо ингэж зууралдаж өтгөн болохоос нь сэргийлээд сайн хутгана. Бас шингэнэ нэмнэ. Тэгэхээр анх талаар нь байсан бол шингэнэ нэмсээр байгаад одоо бүтэн дүүрэн болчихлоо. За энэ өглөөний цайны давуу тал нь юу вэ гэвэл эслэгтэй. Омега 3 тосны хүчилтэй. За энэ эслэгтэй хоол хүнсний ач холбогдол нь нэгдүгээрт бид хэрэглэгдээд гадагшлаад биеэс зайлуулах хэрэгтэй тэр илүүдэл дааврыг зайлуулж өгдөг. Эмэгтэйчүүдэд жишээлбэл эстроген даавар илүүдсэн байх юм бол эслэгтэй хоол хүнс эзнэрээ биеэс илүүдэл тэр эстрогенийг гадагшлуулна гэсэн үг. За хоёрдугаарт өтгөн хаталтаас сэргийлдэг. Чиа үрийг хуураагаар нь дангаар нь хэрэглээд авах юм бол өтгөн хаталтыг дэмждэг болвол ингээд шингэн дэвтэйгээд хонуусныхаа дараагаар одоо гадуур нэмжээ шиг юм бүрхүүл үүсчихсэн бааз ийм хэлбрээр нь хэрэглэх юм бол өтгөн хаталтаас сэргийлнэ. За дараагийн нэг ач холбогдол нь бүдүүн гидсний үйл ажиллагааг дэмждэг. Бидний бүдүүн гидсэн зөндөө төрөл бүрийн бичил биетүүд байгаа. Энэ бичил биетүүдийг хоолж өгдөг гэсэн үг, хоолтой байлгана гэсэн үг. За илүү гоё амттай болгохын тулд би хөлдөөс нь нэрсээ плеткэн дээр дүнгиж чанаад ийм гоё болгоомтон дээр нэмж байна. Уургалаг болгохын тулд тараг бас нэмж болно. Би энд грек тараг ашигласан байгаа. Грек тарагны найрлага нь ийм гоё өтгөн байдаг шүү дээ. Тэгэхээр уургаар илүү баяжуулахын тулд грек тараг нэмээд амтыг нь илүү гоё болгохын тулд дээрэс нь антиоксидант амьд юм нэмхийн тулд хөлдөөс нь жимсгэнэ плеткэн дээр хурдгаан шиг чанаад нэмсэн байгаа. За ингээд энэ гоё өглөөний цайг хадгалж аваад заавал туршиж үзээрэй.